жоохон би нөгөө үзэгчтэй өөрөө танхимын сургалт явуулдаг. Ер нь бол миний мэрэгжил өөрөө тэмдэг хүмүүстэй их ажилладаг, менторшип их хийдэг. Тэгэхээр хүмүүстэй ингээ ойрхон байх, орон зай их дуртай гэх юм байна. Тийм ойрхон байхаар надад их зүгээр. За өнөөдөр миний сэдв бол ерөнхийдөө яг за хэдийгээр миний мэрэгжил англи хэлний зан гарал зөв боловч би өнөөдрийнхөө ярих сэдвийг та бүхний энд ирсэн зорилготой яагаад гэдэгтэй холбож ярихаар бэлдсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би 3 зүйлийн тухай өнөөдөр ярина. Яагаад, юу, хэрхэн яаж гэдэг энэ 3 асуултын дагуу англиар бол what, why, what, how гэж байгаа. Тэгэхээр энэ 3-ын дагуу өөрөөр хэлбэл энэ өнөөдөр энэ арга хэмжээнд суугаад гарсны дараа гэрлэгөө харах замдаа та бүхэн ямар нэгэн арга хэмжээтэй болоод өнөөдөр би ер нь юу сурч байгаа, эндээс гараад би одоо дараагийн 7 хоногт юу өгөх гэдэг дээр би яг бодтой өөртөө үлдэх юмны тухай ярих учраас ийм 3 ийм асуултын дагуу та бүхэнд хариултыг өгөхөөр өөрийнхөө дуршлаг болон ер нь амьдрал дээр миний анзаарсан сурч мэдсэн бүх зүйл дээр жишээ аваад ярих гэж бодлоо. Тэгэхээр хамгийн эхлээд яагаад гэдэг зүйл бол маш их чухал байдаг л да. Яагаад би өнөөдөр энд ирэх ёстой? Яагаад би англи хэл сурах ёстой? Яагаад би хичээлдээ сайн байх ёстой? Хичээлээ дасахгүй өглөө хичээлдээ босхийг хэцүү байдаг да. Би ч гэсэн та нартай адилхан 10 жилийн хүүхдүүдээс ихтэй сургууль хийсэн. Өглөө одоо трафик буюу юутай уралдаа босно ялангуяа өвлийн хүүтэнд бол их хэцүү байдаг. Тэгэхээр яагаад би өглөө болгон босох ёстой? Яагаад би өдөр болгон англи хэлээр давтах ёстой? Ер нь яагаад гэдэг асуултыг хамгийн түрүүнд хүн аливаа зүйлийг хийж эхлэхээс өмнө өөрөөсөө асуух хэрэгтэй байдаг. Яагаад би ингэх ёстой гэх. Тэгэхээр яагаад гэдэг дээр бас мэдээж зорилгыг энэ ярьж байгаа. Хүний хүсэл эрмэлзэл зорилготой маш холбоотой. Тэр зарим бэлтгэгч нар ярьж тань л да. Яагаад гэдэг дээр зорилгыг чухал гэдэг. Гэхдээ зорилго маань урт хугацааны зорилго байж болно, ойрын хугацааны мөн холын зорилго байж болно. Тэр болгоныг мэдээж бас зарим бэлтгэгч маань дурдж байна. Бүгдээрээ хамааралтай. Миний та нарт өгөх нэг зүйл гэвэл алсын хараатай яагаад гэдэгт алсын хараатай хариулт сурах хэрэгтэй л да. Гэтэ өөртөө гэсэн үг. Яагаад би өдөр болгон эрт босоод яагаад би өдөр болгон англи хэлээ давтах ёстой гэх. Мөн үнээр яагаад гэдэг дээр бас мэдээж хэний төлөө хийгээд байна гэдгээс бодох хэрэгтэй л да. Гэтэ хэний төлөө гэдэг нь мэдээж таны төлөө байгаа. Мөн үүнтэй яагаад гэдэгтэй холбоотой нэг зүйл дээр жишээлбэл би сэдвчилтийг ярих гэж байна л да. Сэдвчил гэдэг маань угаасаа яагаад гэдэг зүйл өдөр болгон өөрийгөө сэдвчүүлэх хэрэгтэй. Андер мотивашн гэж хэлдэг. Тэгэхээр мотивашнтэй байна гэдэг бол өглөө болгон таас ирэхэд тань мотивацтай байх юм бол би өнөөдөр юу хэлээ, би өнөөдөр яах гэж байгаа юм бэ? Тэгэхээр энэ ийм юмтай байж байгаа хүн бол зоригтой байх гэсэн утга учиртай амьдарч байна гэсэн. Өөрөөр хэлбэл өөрийнхөө энэ орвоод ирсэн учир шалтгаан тэндээ орж байгаа гэсэн үг үү? Яагаад буюу мотивацтай сэдвчилт. Тэгэхээр сэдвчилт дээр зүгээр ярихад бол мэдээж энд байгаа бүх хүүхдүүд хүмүүс сэдвчилтэй гэж би харж байна. Яагаад гэвэл бүтэн сайнны өглөө унтахгүйгээр босож ирээд энд ингээд цаг биш ч баруун бүтэн өдөржин бүтэнсээ өдөр ингээд суун гэдгүүл аюу хэцүү л дээ. Би бол гэхдээ та нарт маш том сэдвчилт байна л да. Энийг харахад би үнээр баярлж байна. Тэгэхдээ бас энэний цаана ирээгүй асар олон хүүхдүүд байгаа тийм. Та нарын хувьд бол би сонсч ирсэн нөгөө шалгуур нь бол мэдээ тодорхой хэмжээний нөгөө голч дүн төлөв байх хэрэгтэй гэх юм шиг тийм. Голч дүн сайтай хүүхдүүд сэдвчилт ямар хэмжээгээр байдаг. Гэхдээ сэдвчилтийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлах юм бол 2 янз их байдаг. Гадаад сэдвчилт, дотоод сэдвчилт. Гадаад сэдвчилт юун дээр дөрөөлгөө гэвэл дандаа дүн, өндөр оноо, дүн тийм хэн нэгэнтэй өрсөлдөг. Жишээлбэл би A авсан, тэр хүүхд A авсан бол би тэр хүүхдэд өрсөлдөж A авч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хоос ийм нэг хэлбэрийн араас хөөдөг гэсэн үг л дээ. Дүн байна. Тэгэхээр энэ маань мэдээж хандрын буруучин бол манай боловсролын системийн нэг том доолдод байгаа л да. Хүний гадаад сэдвчилтийг ямар нэгэн хэлбэр дээр тогтуулж явуулдаг. Хооронд нь маш их өрсөлдөг. Хоос медалийн араас гүйдэг. Гэтэ медаль юунд хэрэгтэй? Би зүгээр өөрийгөө жишээ аваад эсвэл би хязгаарч би хичээлдээ сайн хөвгт байсан. Тэгэхдээ хязгаарч би яг багш нарыг олимпиадад ор гэж шахдаг. Гэхдээ би олимпиадад орж исэн удаа маш цөөхөнд орохгүй болохоор загнадаг л байсан. Би тоосон. Гэхдээ би яг үүндээ
хэдийгээр та нартай 16-7 доо хүүхэд байсан ч гэсэн яг үндсэндээ би энэ юуны төлөө хийж байгаа гэдэг хариулт нь надад алсын хараал байдаг байсан. Жишээлбэл би энэ медаль авахын төлөө би хийгээгүй, хэн нэгэн хүн таалагдаж таашаахын тулд би хийгээгүй. Яг тэгвэл энэ надад маш чухал, надад хизээ нэгэн цагт яг бүр сайн мэдэхгүй шүү дээ, би юу болох яах гэхийг би тэр болгонд татаачсан жилээр би мэдэхгүй шүү дээ, хинч мэдэхгүй байсан. Хамгийн гол нь би маш том мөрөөдөлтэй байсан. Миний мөрөөдөл дэлхийн хэмжээнд дэлхийн асуудлыг хэлэлцэх. Дэлхийн хэмжээнд жишээлбэл Монголыг тэнд дэлхийд одоо нүүр удаалгахгүй та ялангуяа тэрэн дээр англи хэлний талаар би угаасаа 90 оноос хойш сургуульд орсон л да. Тэр үед л англи хэл сурна гэдэг үнэхээр англи хэл дөнгөж гарч иржсэн орос хэлний багш нар англи хэл зааж хэлжсэн. Ямар ч материал юу ч байгаагүй, хангамж материал юу ч байгаагүй. Би өөрөө Сквадраны баруурт аймгийн төвийн хүүхд тэнд 10 дугаар анги төгсөөд хотод 1-р курстэй хүмүүлийн их сургуульд ирсэн. Тэгэхээр миний зам нь бол айгүй Монголд бол хамгийн одоо классик гэж хэлдэг хамгийн түгээмэл байдаг л да. Би хотод боловсрол ямар ч эзэмшээгүй хотод би их сургууль биш 10 тэр үед 10 дугаар анги гэж байгаагүй 10 дугаар ангиар төгсөжсэн. Би 10 дугаар анги төгсөлтийн хамгийн сүүлийнх нь. Тэгэхээр яг тэр үед 10 дугаар анги төгсөж байхад би дөнгөж нөгөө хотод орж ирж хот гэдэг юу байдгийг харж ирсэн. Гэхдээ миний мөрөөдөл би бүр хот байдгаа дэлхийн хэмжээнд би сэтгэдэг. Яг бол энэ ном уншсны гаяар да. Би ном их уншиж өссөн болохоор манайг телевизэргүй байсан. Манай телевизэр авч үздэг. Телевизэр бол маш ажлын садаа оюун ухааны шууд угаадаг гэдэг байхгүй телевиз гэдэг зүйл. Тийм болохоор миний мөрөөдөл нөө номондоо хөтлөгдөө тэр номон дээр маш гоё ертөнцийн тухай гардаг бүр ингээд хүний төсөөллөөс хэтрээ авчдаг зүйл ном гэдэг зүйл. Тийм болохоор миний тэр сэтчил гэдэг бас тухайн зүйлийг хүн заримдаа номноос олж авдаг. Ном гэдэг хүн хязгааргүй их мөрөөдлийг өгдөг, тийшээ хөтэлдэг. Гэхдээ ном гэхээр та нар Harry Potter гэдэг тийм фэнтези биш л дээ. ертөнцтэй танилцах энэ Монгол гэдэг энэ жижигэн тогооноос гадагшаа энэ том ертөнц байдığım байх шүү тэрийг ойлгуулах хэмжээний одоо чанартай утга уран зохиол би ярьж байна. Тэгээд гадаас сэжижил рүүгээ оръё. Тэгээ миний хувьд бол дүнтэй орсуудаа хин нэгэн үнтэй ингэх гэсэн юм надад огт байдгүй. Тийм байдал бол маш их анзаарэгддэг байсан. Угаасаа 10 жил одоо ч гэсэн энэ бүр бодит байдал дээр маш гоё хэрэгжиж явж байгаа юм. Юм болгон өрсөлдөөд, юм болгон медалийн төлөө гүйдэг. Гэтэ эцсийн дүндээ энэ хинтээ өрсөлдөд байгаа гэдэг асуултыг би юу нь яагаад энэ медаль ягаас гүгээд байгаа гэдэг асуултыг өөрөөсөө нэг ч болохоо асууж үзэх хэрэгтэй л да. Яагаад хин нэгэн хүн чамд тэгж хэлсэн чи заавал тэрийг хийх ёстой гэж тэ. Одоо эцсийн дүндээ яагаад мэдээж огт сэжижил байхгүйгээс гадаа сэжижил байх ёстой гэвэл ёстой байна угаасаа. Тэгж байгаа хүн дараагийнхаа зүйл рүү явна. Хамгийн чухал зүйл яагаад хамгийн гол нь гадаа сэжижил хүний хязгаарч урт хугацааны амжилтанд хүргдэггүй. Чамайг заавал хязгаарлалтанд оруулдаг. Медаль авчлаа тэгээ юу гэж. Дараагийн медаль төгөр авлаа за тэгээ юу гэж. Би төлөв медальтай за тэгээ яах гэж. Медалаар юу хийж бүтэх юу хийж бүтэхгүй тэр чи яг үндсэн чанартай олимпийн медаль авсан мэл нэг өөр хэрэгтэй. Тэгэхээр эндээс юу яриад байгааг бол дотоод сэжижил гэж маш чухал зүйл байдаг. Дотоод сэжижил юу вэ гэвэл хүний өөрийн чин хүсэл эрмэлзэл байдаг. Би яагаад энийг хийж байгаа вэ? Энийг хийхээ учир утга юу вэ? Хэний төлөө хийж байгаа? Мэдээж чи өөрийнхөө төлөө хийж байгаа. Тэрийг асуугаад байх зүйл юусаа авахгүй. Тэгэхээр дотоод сэжижил гэдэг маань хүнийг урт хугацаанд нь одоо тэр түрүүний илтгэжтэй ярьсантай хэцүү үе гарч ирдэг, сэтгэлээр унах үе гарч ирдэг. Тэр болгонд дотоод сэжижил алсын хараа гэдэг зүйл чамайг байн тийшээ зүсгүүлж идэг. Тэр хин хүмүүсийн хүчтэй сэжижил гэхээр өөрөөсөө гадагшаа зүйл рүү хайчлагддаг. Тэг гадагшаа зүйл өөрөөр хэлбэл хин нэгэн хүн надад ингэ хэлээд өгчөндөө хин нэгэн хүн надад тусахчаад өөрөөр хэлбэл бэлэн юм хүсэж идэх байхгүй. Яг үндсэндээ үгүй. Сэжижил гэдэг бол дотоод сэжижилтэй хүмүүс маш хүчтэй хүмүүс байдаг. Сэтгэл зүйн хувьд маш хүчтэй. Тэгэхээр өнөөдөр юу Монгол дутагдаад байна, юу залуучуудад дутагдаад байна. Өөрөөр хэлбэл ангацсан байна л да. Та нарын энэ сууж байгаа чинь нэг үгээр хэлбэл ангацсан байна. Та нарын хүсэж байгаа тэр дотоод сэжижилтийг боловсролын систем өгөхгүй байна. Тийм учраас та нар өнөөдөр энд ирсэн байна. Яг тийм гэхдээ миний хэлэх юм бол энийг хүн дотоодоосоо хайдаг шүү. Гадаадаас биш. Тэгэхээр дотоодоосоо хүчтэй байна гэдэг бол би энийг яагаад хийх гээд байгаа вэ? Юуны төлөө хийх гээд байгаа вэ? Тэгэхээр сэтгэл зүйн үүднээсээ ярьсан ч тэр ер нь хүний амьдрал дээр ирсэн нэг ерөөсөө цорын ганц зорилго өхөө хөлөө юу байдгүй гэвэл бусдын төлөө туслах гэдэг. Бусдын төлөө аль зүйл зүйлийг хийх.
ядаж нэг хүн туссан бол хүн өөхийнхөө өмнө энэ яг миний уншижсэн номнууд дээр гарч ирчлээ. Та нэлээд том сургаал заасан буддын философийн ном. Хүн өөхийнхөө өмнө нэг зүйлийг эргэцүүлж бодох нь би хэн үгүй ядаж би нэг хүн тусалсан юм болов амьдралыг нь өөрчилж чадсан юм болов. Тэгэхээр хүн өөхтөр өөрөө амьсгаа уур авч яхад зөвхөн тэрийг боддог. Тэгэхээр хүний эцсийн зорилго юу гэвэл бид нар энэ хорвоод ирсний зорилго нь бусдад мэдээж бусдад туслахын тулд өөрөө ямар нэгэн хэмжээгээр бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр дотоод сэджилт гэдэг зүйл өөрт чинь байгаа энэ том яагаад гэдэг асуултанд хариулт мэдээж хүн яагаад гэдгийн араас явсаар агаад яг маш том ийм хязгааргүй их боломж хязгааргүй их чадвар тунд ирдэг. Жишээлбэл би ерөнхийдөө яг англи хэллүүд би үнэхээр дуртай. Өөрөө дуртай учраас би сонгосон. Мэргэжил сонголтын үед бол 10 жил төгсгөл ээж хоёрын шахалтаар мэдээж ангаахад конкурстэй тэгээд эмч мэргэжлэр сурах болоо. Гэтэл би өөрөө хүмүүнлэг конкурсд унсан. Яагаад гэвэл англи оноо тухайд ямар байна гэж хотынхантай харьцуулахад тэгээд хүмүүнлэг сургуульд орж чадаагүй. Тэгээд бүтэн нэг жил яг би өөрөө ангаахыг шууд хайсан. Тэр бодлоо би өөрөөсөө шууд ээж хоёрт хэлсэн. Би ангаах сурахгүй. Энэ чинь та хоёрын хүсэл эрмэлз энд миний ямар ч надад ямар ч сэтгэл юу ч байхгүй ингээд. Тэгээ манай гэр бүл тодорхой хэмжээний дай болсон л та юу яриад байгаа те чи өөрийгөө мэддэг юу вэ? Гэхдээ би бол өөрийнхөө юу хүсэж байна гэдгийг маш сайн мэддэг хүүхэд байсан багасаа нэлээд зөрүүд монголчууд зөрүүд гингүүд маш эсвэргээр ойлгодог. Зөрүүд чанар заримдаа хүнд маш тусалдаг. Яагаад чи өөрийнхөө үнэлэмжийг би юуны төлөө яаж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй болсон байгаа чанарыг бас илтгэдэг зөрүүд байна гэдэг бол тэрээс буруу юм дээр зөрүүд байх биш. Тэгээд би ангаахыг сургууль нэмж болох ээж хоёрын мөрөөдлийг хаяад өөрийнхөө мөрөөдлийн араас явсан. Тэр нь юу вэ гэвэл англи хэлэнд би үнэхээр дуртай байсан. Гэхдээ нам сайн эзэмших гэхэд ямар норомч боломж байгаагүй. Одоо их интернет, Google юу ч байхгүй. Ном ч байхгүй. Яг хоо их азтай манай гэр бүл номонд их хайртай гэр бүл учраас ямар нэг хэмжээгээр ном захиалаад эгчнэр номын сангаас номоо зээлэл авчирч ирнэ л дээ. Тэгээд тэр номыг уншаад өөрөө тодорхой хэмжээнд бэлдэж байгаа хүмүүлийн нэг жилийн чөлөөгөөрөө хүмүүлийн сургууль эхлэх курст явах хэрэг хоёр чи өөрөө дур мэдээ сургууль хайсан өөрөө мэдэхгүй юу? Ямар нэгэн дэмжих систем байгаагүй эцэг их хүртэл тийм болохоор дараа нь би өөрийгөө бэлдээд хүмүүлийн сургууль тэнцээд орсон. Яг 2 дугаар курсээсээ шууд Таиланд руу маш том тэтгэгдэл хөтөлбөрт ороод тэнд англи хэл заагаад тэгээ ер нь бол англи хэл мэргэжлийн түвшинд эзэмшээд ингэ явсан. Тэгэхээр энэ дээр юу хэлээд ингэвэл энд бол би зөвхөн өөрийнхөө чин зүрхний би энийг хийх дуртай энийг хийснээрээ би хэн тусалж чадхаагүй л мэдээж одоо би 2004 оноос хойш англи хэлийг зааж байна л да. Тэгэхээр хэдэн оюутан заасныг би мэдэхгүй. Ямар ч гэсэн энэ таавал 20,000-аас дээшээ гарсан ба. Яг бол би Таиландд заадаг байсан. Америкт англи хэл заадаг байсан. Одоо Монголд ирээд ингээд зааж байна. Тэгэхээр гол нь англи хэл гэдэг үл мэдээж та нар мэдж байгаа тийм хүнийг ямар өнөөдөр англи хэлээр хүн хоол явахгүй. Тэгэхээр энэ зөвхөн хэл сурагч биш. Юу нь ямарваа нэг юмар амжилттай явъя гэдэг дээр бол хүний дотоод сэтгэлд их чухал. Хэлбэрийн араас хөөцөлдөхүүл чамайг хан мөргүүлэл дуустдаг гэдэг. Дотоод сэтгэлдээс хүн альбаг хийж сурах юм бол маш хүчрхэг болж ирдэг. Хин нэгэн хүний хэлж байгаа тэр чи тийм байна, чи юм байна. Хэл сурах явцдаар маш их гарч ирдэг. Чи муухай акценттэй байна, те? Муухай дуудлагатай. Энийг хэлцээд хэлжсэн. Энийг тэр яг хүний засгаасаа илүү Монгол шүүмжлэх асуудал их байдаг л да. Шүүмжлэхэд бас учир байдаг. Тэгэхээр тэр шүүмжил болоход тэг гомдоод уйлаад ингэ явж байгаа гэдэг үл сэтгэл зүйн хувьд маш сул байна гэсэн үг. Яг гэвэл чи хүний үнэлэмжинд өөрийгөө хязгаарлаж яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэлгээнээс яаж гарах вэ? Одоо угаасаа ерөнхийдөө нэг тийм нийтлэг юм тогтцсон л да манай нийгэмд. Хүний үнэлгээгээр бүх өөрийнхөө сэтгэл зүй ингэж хамаарч явдаг. Энэ бол та юунд баригдсан бэ гэдгийг л харуулж байгаа, тань харуулж байгаа зүйл. Та хин нэгэн хүн багш чинь яг уу мэдээж багшны үед бид нар буруу зөв гэж хэлдэг шүү дээ. Тэр буруу зөвийг чинь амьдрал дээр хэн ч хэлэхгүй харин багш хэлнэ. Бид нар тийм угаасаа ажлын үүрэг байна те. Гэтэл тэгэж хэлсний төлөө тэрнгээр сэтгэлээр унаад намайг нэг багш тэгж хэлсэн тэрнээс хойш би англи дургу болсон гэж хэлэхгүй л үнэхээр утгагүй зүйлтэй чи өөрийнхөө бүхэлдээ амьдралын ихтэй нэг хүний хэлсэн үгээр шийдэж яах гэдэг бол энэ дээр юу харагдаж байгааг бол сэтгэл зүйн түвшинд та сул байна гэдгийг харуулж байгаа. Мөн юу гэдэг рүү хэдүүл ороо явъя те. Тэгээд
мэдээж алсын араатай байна. Өөрөө шин сэтгэлээсээ зорсон юмныхаа араас явна. Гэхдээ юу хийх ёстой вэ гэдгүүд ойлгомжтой шүү дээ. Хэрэгтэй бол тэр зэргийг ав. Та англи хэл сурах ёстой. Мөн яг уу. Гэхдээ англи хэлний би онооны араасгүй гэж байгаа юм биш. Тухайн том алсын араатай юмд хүрэхэд хамгийн минимум шаардлага юу вэ? Хамгийн доод шаардлагаараа бүгдийгээ тэнцвүүлээд тэр онооны тухайд ярьж байна. Тэгэхгүй хэд өндөр онооны араас өрсөлдөж явдаг нэг буруу биш үү? Мэдээж авах хэрэгтэй. Гэхдээ ийм тэр оноо бол хин ч гэсэн аваад ороод ирдэг зөвхөн цаг хугацаанд энийг шийддэг байхгүй. Та хэрэг цаг хугацаанд энэ оноог авч чадах уу гэдэг дээр асуудал яригдаад байгаа болохоос биш. Таны тэр оноо авах бол эцсийн зорилго биш байхгүй. Дээрэс нь англи оноо, TOEFL оноо бол зөвхөн чиний хэлний мэдлэгийг тоон ухагтхуун дээр тооцоолж гаргаж ирж байгаа маш хязгаарлагдмал. Гэтэл яг амьдрал дээр таныг амжилттай байхад таны англи мэдлэг юугаар хэмжигдэхгүй. Мэдлэг гэдэг зүйл нь оюун ухаан бол юугаар хэмжигдэхгүй. IQ бол хэмждэг тийм одоо тэр ойлголтоос гараад 100 жил болсон байна. Манай борслын боловсрол заахаар сэтгэл зүйн салбарт. Тэгэхээр ийм нэг оноон дээр өөрийнхөө боломж бололцоо, оюун ухаан чадварыг үнэлдэг сэтгэлгээнээс гарах хэрэгтэй байна. Энэ бол маш баригдмал. Та өөрийгөө шууд хайрцаглаад яг хязгаартай юмд оруулж байна гэсэн. Тэгээд яагаад та хүрэхэд юу хийх хэрэгтэй вэ гэвэл мэдээж хийх ёстой зүйлүүдээ хийн. Суран GPA-г яг голчоо 3.5-аас доошоо болохгүй байх тийм. Гэх мэтчлэг энэ угаасаа таны хийх ёстой зүйлүүдийн нэг. Сүүлд нь хаа гэж байгаа. Тэ өөрөөр хэлбэл одоо яаж хэрхэн би энэ том алсын хараатай энэ том мөрөөдөл рүүгээ хүрэх вэ гэдэг хамгийн хэцүү хэсэг нээдэг юм. Хаа хэрхэн. Тэгэхээр энэ дээр бол би зүгээр товчхон ярив. Зарим нэг санаануудыг өмнөд хэлэгчдүүд ярьсан байгаа. Баярлалаа. Миний яг бас сэдвийг жоохон бацаж өгөөдөө би энэ дээр хитэн зүйлийг нэмж хэлье. Тэгэхээр энэ дээр юу хамгийн чухал байдаг вэ гэвэл хэн надад туслах уу гэдгийг л өөрөлдөл. Хэн надад туслах уу те? Хэн. Тэгэхээр бид нар хүний нэг төрөнд гайд илтгэж ярьж байсан те. Хүний байгаасаа өгсөн чанар бол нийгэмшил донд байдаг. Бид нар группээрээ амьдардаг. Овг тий хүн төрөлхтөө анх үүснээс овг аймагаараа амьдардаг байсан. Тэгэхээр хүний нэг өөрийн унган чанар бол овг аймагаараа амьдарч тэр нь яг амьдрах юуг нь урсгадаг. Survival skill буюу амьдрах чадварыг устгадаг, амжилттай байх, овгоороо сүргээрээ тий Монгол ов, Чингис хаан Монгол овгийг нэгтгэхэд дэлхийг эзэлсэн тий. Энэ бол нэгдмэл чанар байгаа. Тэгэхээр нэгдмэл чанар дээр юу яриад вэ? Чи ганцаараа мундаг байж болно. Мундаг байж болно. Тэгтээ чи хашааж дэш гарахад үнэхээр хэцүү. Яа тэгэхээр энэ хүний угсийн төрмөл чанар байгаа байхгүй юу? Нийтээрээ олноороо бүхнийг мундаг хийж чаддаг. Тэгэхээр энэ дээр яг үгүй хэн надтай хамтарч агаад хэн намайг миний бүр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхдээ ийм юм хийх гэдэг байгаа том ийм санаанд хэн надад тусалж чадах уу? Яг уу ийм зохион байгуулж байгаа хэсэг бүлэг залуучууд нэгдэж чадсан байна. Тийм учраас ийм том арга хэмжээг та нарт зориулаад хийж штэ. Тэгэхээр энэ өрөөнөөс гараад хүн одоо та нартай яаж би ганцаараа хийх үнэхээр хэцүү байдаг. Миний хувьд хэн тусалдаг байсан мэг бол ментор гэж ярихаар яг уу ментор тийм ментор зөвлөх хүмүүс юм тийм. Миний хувьд хэн насан туршийн зөвлөгөө одоо ч гэсэн байгаа вэ гэвэл мэдээж хүний ээж аав байж болно. Гэхдээ Монголын нэг юу жоохон сонир шүү дээ. Бүх юм ярьж болдгоо ээж аав бол жоохон тийм зай. Миний ихч хоёр ихчтэй. Гэхдээ манай хамгийн том ихчүүд би бол ихчтэйгээ яг найз шиг би одоо энэ ихчээр нэмээр байна. Одоо яах вэ? Ментор хизээж таныг шүүдгүй, хизээж таныг загнадгүй, хизээж таныг доош нь идэггүй. Хамгийн гол нь таныг дандаа хурцлж өгч өгдөг хүн байдаг. Тэгэхээр өөрийн чинь хурцлдаг хүмүүсээр өөрөөгөө хүрээлүүл. Тэрнээс биш чамайг доош нь идэг, чамтай барьцдаг, араар чинь муу илдэг тийм. Тэгэхээр энэ бол маш токсик буюу хүнийг айгүй алдаг зүйл байхгүй юу? Хүмүүс сэтгэл зүгээрээ явна уу гэхээс биш тэрээс бусад зүйлээр л хүнийг доош нь готраад байх юм байдаг. Хүний сэтгэл зүй гэдэг бол маш чухал зүйл үү тийм. Тэгэхээр одооны энэ нийгэмд бол хамгийн чухал сэтгэл зүй болцсон байгаа. Тэгэхээр яаж би энэ том мөрөөдөлтэй амжилтандаа хүрэх үү гэдгийг ментор буюу ямар групп чамд туслах гэдэг нь ямар ментор тийм. Тэгэхээр өөрийгөө гэхдээ өөрт чинь үнэт шударгаар тэрийг хэлж чаддаг хүн байх хэрэгтэй л да. Тэрнээс шудлаа цаасан малгай өмсдөө тийм. Чийстэй тийм шүү, ийм шүү. Дээрээс нь нэмж хэлэхэд өөртөө дандаа
high expectation буюу өөртөө дандаа өндөр хүлээлтийг өгч байна. Бага хүлээлттэй байх тусам хүн өөрөлдөл за би нэг иймэрхүү дээ ингээл хийчихлээ үү энд нь тааруулаад ингээл хийчихлээ. Тэгэх тусам таны ахих боломжууд хаагдаад идэг. Үргэлж өөртөө том хүлээлтийг өгч байна. Мөн тэр хэмжээгээр бусад хүмүүсээс том хүлээлтийг хүсжээ. Тэрнээс ш за би өнөөдөр нэг ингээл эднэр тохируулаад ингээл ингэчихлээ те. Багш нь өөртөө тэгж ярьдаг өнөөдөр. Монголын дунд сургуулиудын ерөнхийдөө мэдэн дунд сургуулийн багштай ажилладаг. Манай хүмүүс муу учраас би ийм л юм заадаг. Тэгэхээр энэ бол үнэндээ хэлэгчиг надад олдохгүй л л да. Яагтвэл нэгдүгээр та нарын оюун ухааныг тэр хүн яах вэ? Нэг хүн л яах вэ? Шилдээд та нарыг тийм доош нэгээд байна тийм. Гэтэл тэр багш бол ментор байж чадахгүй л л да. А дээрээс нь та нар бас яах вэ? Нэг багш иймэрхүү дээ. Тэнгүүд бас та нар хин хиндээ хорлоод байгаа байхгүй. Яагтвэл та нар мундаг байж байгаад багш сайжрна. Багш мундаг байж байгаад та нар сайжрна. Энэ бол эргэх холбоо. Ахаал нөгөө тогтолцоонд шүтэн амралтын тогтолцоон дээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр хин хиндээ яг өндөр хүлээлттэй байж байгаа аль тал нь сайжирдаг систем. А тэгэхгүй нэг иймэрхүүтэй эндэн тохируулаад юм чинь. Тэр өмбөл гэнтэй. За сүүлдэн зүгээр нэг юм хэлэхдээ мэдээж нөгөө consistency буюу үргэлж тэрийг яг бүх юм үргэлж хоорондоо холбоотой байдаг мөн давтамжин дээр явдаг байхгүй юу. Тэгэхээр нэг л 3 үг байх давтамж өөрийгөө сайжруулах. Өнөөдөр маргааш энэ 7 хоног 3 дээр ярьдаг. Би өнөөдөр юу хийж чадах вэ? Би маргааш өнөөдрийнхээ эзнийг жоохон ахиулъя. Мөн би энэ 7 хоногт яах вэ? Маргааш эзнийгээ энэ 7 хоногт би ахиулъя. Ерөөсөө ийм 3 хоногийн өнөөдөр маргааш энэ 7 хоног 3 дээр л хүний сайжруулалт явагддаг. Тэгэхгүй хэд алсын араагаа ярьчих. Алсын араа бол мэдээж том зорилго, бүр маш том зорилго. Та нарын зорилго бол Монгол орныг хөгжүүлэх байгаа. Тэрнээс ш өөрийнхөө хар амиг түнгээ айц хийсэн те би баян болно. Энэ бол гадаа сэжжилт шүү. Би баян болно гэдэг гадаа сэжжилт. Маш та нар адартай хүмүүсийн түүхийг уншаад үзээрэй. Маш мундаг одоо Bill Gates, Steve Jobs энэ хүмүүсийн том зорилго юу байсан гэж би дэлхийг аврагд дэлхийн энэ асуудлыг шийдэх том юм гаргаж ирнэ. Эдгээр бол бидний алсын араа байсан. Тэгээд тэн дээр юу хөтөлсөн бэ гэвэл дотоод сэжлэлт нь хөтөлсөн байгаа. Хизээж тэр хүмүүс би баян болно гэж яваагүй. Дотоод сэжлэлт хүчтэй байх тусам мөнгө гэдэг зүйл бол араас ч өөрөө гүйж ирдэг зүйл байхгүй. Та хизээж мөнгөний араас гүйхгүй. Хамгийн гол асуудал өнөөдөр хүн болгон мөнгөний араас гүйж байна. Дүнгийн араас гүйж байна. Энэ бол ингэж ажилтдаг гэдэг биш байхгүй. Хамгийн гол би хүнд яаж тусалж чадах вэ? Намайг туслахад би хүн туслахын тулд би юу хийж чадах вэ? Мөн энэ зүйлийг хийхэд хэн надад туслах вэ гэсэн энэ 3 шүтлэгчийн хооронд дээр хүний потенциал бүх юм гарч ирдэг. Тэгээ энэ 3-ыг та бүхэн минийсээ 3 хэлсэн зүйлийг бодож үзээрэй. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.